Монгол Америкийн аврагчид өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны үзүүлэх дадлаг сургуулийг аймгийн төвөөс 12 км-ийн зайд байрлах шүүтийн тохойд зохион байгууллаа. Дадлаг сургуульд онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги Эрэлч Нохон алба, нийслэлийн онцгой байдлын газрын нийслэлийн аврах 105 дугаар анги, Ховд Завхан Баян Үлгийн Говьалтай Увс аймгийн онцгой байдлын газрын 30 орчим аврагч, Америк нэгдсэн улсын Аляскийн үндэсний гвардийн 2 аврагч оролцсон юм а. Хамтарсан дадлаг сургуулиар уулнаас эрен хайх аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, нэрвдэгстэйг хэрхэн буулгаж нүүлгэн шилжүүлэх, Эрэлч Нохоог ашиглан эрен хайх ажиллагааг явуулах, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар харилцсан туршлага солилцсон юм а. Уулнаас эрен хайх аврах дадлаг сургуулийн үйл ажиллагаатай Монгол улсын шадар сайд инх төвшин, онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Ариун Буян, Ховд аймгийн засаг дарга Галсан Дундаг, Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэль Микалдер, гамшигаас урдчлан сэргийлэх газрын дарга хурандаа Бат сайхан, нийслэлийн онцгой байдлын газрын дарга хурандаа Чүлтэм Сүрэн болон Баруун Үсгийн аймагуудын онцгой байдлын газрын удирдлагууд гэсэн албаны хүмүүс оролцсон юм а. Ер нь бол онцгой байдлын байгууллага 2016 он засгийн газрын шийдвэрээр бүсийн тогтолцоон шилжсэн байгаа. Тийм учраас бүс нутгийн төвшөнд гамшигын нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэх асуудал их чухал байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо баруун бүсийн аймагуд гэхэд Ховд аймаг, Баян Үлгийн Увс, Завхан, Говьалтай аймагуд одоо гамшиг тохиолдсон үед харилцан ажиллагаагаа зохицуулах, одоо хүч хэрэгслээ төлөвлөх, гамшигынхаа төлөвлөлтийг боломжсонгүй болох чиглэлээр энэ хамтын ажиллагаа бэхжүүлэх асуудал чухал байдаг. Энд бол энэ дадлаг сургуулийн гол зорилго нь оршиж байгаа. Аврагчдын уур чадвар тийм ээ, мэргэжлийн ур чадвар маш өндөр түвшинд байна гэж харлаа. Энэ нь бол одоо бас л одоо Монголын засгийн газраас тийм ээ энэ гамшигын үеийн бэлэн байдал, түүний хор уршгийн ажиллах чиглэлээр одоо хийж тавьж байгаа зорилтууд болон одоо хийж байгаа ажлынх нь хамгийн том гэрч боллоо гэж бодож байна. Энэ удаагийн сургалт дадлаг сургуульд онцгой байдлын ерөнхий газар, Баруун Үсгийн онцгой байдлын газар, Ховд аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн анги, яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гадна Америк нэгдсэн улс, Франц, Балб, Шри-Ланка, Австрали, Канада, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын нийт 650 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Тайланд, Шри-Ланка, Балб улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа юм а. Өөрөөр хэлбэл жил бүр оролцогч ажиглагч орны тоо нэмэгдэж байгаа нь ач холбогдлоо өгсөн дадлаг сургууль болно гэдгийг Монгол улсын шадар сайд ярианда онцоллоо. Жил бүхэн ингээд ажиглаж байгаа орны тоо нэмэгдэж байна. Энэ бол өөрөө их үр дүнтэй болно. Тийм ээ. Аврах ажиллагаанд одоо ер нь урд нь энэ талын бэлтгэл сургуулийг хэр сайн хийж исэн бэ, хэдэн удаа хийж исэн бэ гэдэг юмнаас л одоо жинхэнэ аврах ажиллагаа шууд шалтгаалдаг гэдгийг сая тэр Америкийн элчин сайдын яамны төр хамаарагч ярьж байна л да. Тийм учраас манай онцгой байдлын албаныхан энэ аврагчдын энэ нэгсэндээ бол туршлага, чадвах, аврах одоо чадварыг дээшлүүлэх хэдэд том арга хэмжээ болно гэж ингэж бодож байгаа. Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа Говийн чин 2018 олон улсын сургалт дадлаг сургууль урсгал уснаас эрен хайх аврах ажиллагааны үзүүлэх дадлаг сургуулиар үргэлжлэн явагдлаа. Ховд, Баян Үлгийн Увс, Говьалтай, Завхан аймагуудын хувьд томоохон гол мөрөн ихтэй учраас усанд осолдсон дуудлагууд сүүлийн үед нэмэгдэх болсон. Тиймээс энэ удаагийн Говийн чин 2018 олон улсын дадлаг сургуулийн хүрээнд урсгал уснаас эрен хайх аврах ажиллагааны үзүүлэх дадлаг сургуулийг Ховд голд зохион байгуулж Монгол Америкийн аврагчидтай хамтран туршлага солилцсон юм. Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги Эрэлч Нохон алба, нийслэлийн онцгой байдлын газрын нийслэлийн аврах 105 дугаар анги, Ховд, Баян Үлгийн Увс, Говьалтай, Завхан аймагуудын онцгой байдлын газрын нийт 30 гаруй усчин аврагч үзүүлэх дадлаг сургуулийг зохион байгуулж Говийн чин олон улсын сургалт дадлаг сургуульд оролцож байгаа Монгол, Америкийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд сонирхолсон юм а. Санхүүгийн байдлаар завныхаа нэг талд зэрэгцэж суугаад нэг талдаа хүндийн жингээ тааруулахгүй явснаас хойш ингээд хөмөрж онсон байгаа. Энэ үед нь аврагчид араас нь хурдтайгаар эргийн хамгаалагч нь араас нь дагуулж ирж нэрмдэх аврагч иргэдэг одоо аврах ажиллагаа явуулж байна. За ингээд эхний үүндээ царилгаа өгөж аюулгүй байдалд оруулж байна. Мөн дахиад дараагийн үүнд нь царилгаа өгөж аюулгүй оруулж байна. Баруун Үсгийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа Говийн чин 2018 гамшигын хор уршгийг арилгах сургалт дадлаг сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.